Тийм зургийг биш ингээд өөрийг ч сонирхоод ах ингээд тиймээсчүүд ирдэг. Хоёр хүүхдээ гэртээ хүүхдээ алдаг хийж байгаа шүү. Тэгээд зургаа нэг 2 цаг ч юм уу жоохон зуржаал. За одоо хоолыг хийх цаг боллоо гэдэг өөрөө. За дахиад нэг 2 цаг зурлаа. За хувцсыг нэг сугаахгүй болохгүй гэл. Хүрэг дэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарт авьяаслаг үзэсгэлэнтэй зураач эмэгтэй мөн 2 охины хариуцлагатай ээж Намуун Дарийг урьж ярилцлаа. Түүний хувьд мэргэжлийн зураач биш хэдий ч төрсний дараах сэтгэл готрлаасаа уран зургийн ачаар гарч мөн хүсэл мөрөөдлөө олсон талаар ярьлаа. Намаа Тэгсүрэнгийн Намуун Дар гэдэг 1990 онд Улаанбаатар хотод төрсэн. Тэгээ бага нас минь ерөнхийдөө 13 сансар хавцаар өнгөрсөн дөө. Суйсын харьяа дүрслэг урлагийн дэд сургуулийн хувцас дизайны ангийг зөвссөн. Дизайнераар л ажиллаагүй, шивээс хийж үтсэн, дижигээр сурч бас үтсэн. Тэгээ хумс мейкап бас сургалт хийж мэж үтсчихсэн. Тэгээ манай эмээ хоёр ч нөгөө хөдөө мал малдаг байсан. Тэгээ бүр ингээ багасаа ингээ морь унаад өссөн. Морины нэг үйлдэлүүдийг ингэж дуурайдаг. Ингээд туурайгаа ингэж ингэхтэй ингэж торгиж моргих. Тэгэл янцгаа манцгаа ингэж дуурайгаал. Тэгэл тоглож идэв. Дандаа ингэ амтнд бүр амар туртай тийм охин байсан. 2023 онд хамгийн анхны нэг зурсан 2 морины зураг байгаа. Тэрийг яг зурсных нь шууд маргааш нь шууд зарж исэн. Ингээ 2 3 хүн ингээд авъя гэдэг юм гайхаа дээр гой санагдчихсэн л та. Том охин дээрээ би сэтгэл бас готрол нэлээд хүнд орж исэн. Заримдаа бол би баг ингээд амин орчморч юм шиг. Гэтэ надад бүх юм болж байгаа мөртлөө тийм ингээд мэдрэл төрдөг байсан. Бүрэнхий болохоор л ингээд үхэл гэдэг юм нэтлээ бодогдоод ирдэг амар сонин. Айгүй сонин. Тэгээ хоёр дахь охин дээрээ бас яг тийм яг би ч айгүй тийм төрсний дараа хамстгэл готролд амар өвчтдөг. Яг ингээд өвчин нөгөө өргөс авцсан юм шиг гэдэг шиг ингээд идэгдэн штэ. Ерөөсөө л зураг зураал тийм ерөөсөө байхгүй болцсон. Тэгээ нөгөө ээжийн ажлын хажуугаар зураг зурна гэдэг чинь бас л хөгжүүлэлтэй шүү дээ. Ингээл өглөө босоод хүүхдүүдтэй хоол унд инээтрээгээл тэгэл зургаа нэг 2 цаг ч юм уу жоохон зуржаал. За одоо хоолыг хийх цаг боллоо гэдэг өөрөө. За дахиад нэг 2 цаг зурлаа. За хувцсыг нэг сугаахгүй болохгүй гэл. Яг тийм нэг бүр ийм амьдралтай. Ер нь бол одоо хүртэл яг тийм байгаа. Аавын маань ээж Авдын жүжигч Нямаагаа тийм өглөө кинонд тоглосон сайхан жүжигчин эмэгтэй байсан. Тэгээ манай аав болохоор киноны ерөнхийдөө зураг зурдаг. Тэгээд яг төгссөн мэргэжил болохоор уран сайхны фото. Тэгээд манай аавын тал бол тэгээд баг тэгэл урлагийн гэр бүл гэж хэлэхэд болно дөө. Яг ингээд дан ингээд зураг байснаас илүү одоо би энэ бүтээлийг бүтээсэн ингээд бүтээгч нь бас байна гэд бас ингээд өөрийгөө хамт харуулах нь илүү гоё. Арай жоохон онцлог юм уу сонирхолтой байх болов гэдэг үгнээс. Хар хувцастай хар одоо ингээл ирвэс ч юм уу тийм хар бухан дээр жоохон хар хувцастай оруулдаг ч юм уу тий. Улаан өнгөтэй амтан дээр одоо жоохон улаан цам цамс ч юм уу баг зэрэг улаан ингээ юм оруулдаг ч юм уу. Угаасаа тэгжээж ингээд уран бүтээл хоёр амар гой зөгцөж харагдана тий. Тий хүмүүс ер нь намайг айгу тийм хараал ингээл амар юм галзуу ч юм уу тий ингээл хүнтэй амар ярьдаг юм гадагшаага нээлттэй юм задгай ч юм уу тиймэрхүү байдлаар дүгнэлтэй. Ер нь жоохон дотгошоогоо талын багасаа гэж жоохон тийм сансараа байх дуртай, найзууд цөөхөнтэй, ингээ хүнтэй бас ингээ харилцаан дээр ч гэсэн маруухан гэж магадгүй. Тэгээд тэр харагдаж байгаа гялцал юмны чард яг л адилхан ингээд сексигээд хүүхдэд хараал гэртээ ингээ зууралтай байж идэг тийм ээж байгаа тий. Тэгэл ямар ч хүмүүс проблемгүй аз жаргалтай 100% тийм аз жаргалтай амьдрал гэж угаасаа хаач байхгүй шин. Тийм юмд хитрхээ ингэж битээ автаарай. Ялангуяа миний зургуудад их хөвчлэн нөгөө нэг юм араатай амтай аяг их байдаг. Тэгээ миний хувьд яг тэр араатай амтны зурсан дараа тэр ингэж зурж байхдаа ч юм уу зурсан дараа ингэ ирчүүч амар авдаг. Бүр юм бүр ингэж ингээ үгээр хэлхийн аргагүй тийм гоё мэдрэмж авдаг байхгүй юу. Гэртээ ингэ айгүй их нөгөө видео хичээлүүд үздэг байсан. Нөгөө ингээд амтан зурдаг зураач нарыг амар ингэж дагаал хараал бишрээл за тэр ингээ яг яаж зурж ийн ингээ бүгдийг ингээ тархиндаа ингээ бичиж авал өдөр болго ингээ шүн өдргөө ингээ нөгөө видео үзэл галзуурсан юм шиг ингээ үзэл хөвцчиiдэг байсан. Тэр бол надад айгүй их нөлөөлсөн. Айгүй тэр бол надад бүр ингээ айгүй том багш болсон баг. Яг ингээ өөрийнхөө бодож байгаа зургаа дотор байгаа илэрхийллээ сайн гаргаж чадахгүй идэл амар гонсоодаг
гутардаг, би чадахгүй ч юм уу шантрах гэж байгаа юм шиг тий. Тийм ер нь тийм айгүй олон зургууд бол байсан. Заримдаа бол ингээл амар гоё харц гарах гал нэлээд удаан суурь штэ. Яг тэр ингээд тэр дотроосоо ингээд нэг ууртай ирж хүчтэй юм харц ч юм уу те эсвэл гунигтай харц тэр чи бүгд ингээд шал өөр гэдэг. Ингээд жижигэн деталийн хүртэл өөрчилчгөр тэр харц нь өөрчлөлтдөг. Тэгэхээр ингээд айгүй их тийм цаг зарцуул суудаг. Зураг зурж хийснээс хойш бас таны санхуд өөрчлөлтөө бас хэрэг. Тий, одоо бол өөрийн гэсэн бүр ингээд сарын ингээд хангалттай орлоготой болоод тий ингээд бүх зүйлээ ингээд өөрөө ингээд зохицуулдаг болсон болохоор энэ бүр надад бас гоё байгаа. Бас мэдээж ингээд зураг зарах гэдэг чинь зөвхөн бас мөнгө болохоос гадна энэ хүмүүст би ингээд уран бүтээлээ ингээд айгүй олон хүнд хүрэхийг айгүй хүсдэг байхгүй. Тэр утгаараа ингээд хүмүүс миний зургийг авч явах надад айгүй гоё санагдаж байгаа байхгүй. Ингээд ваа энэ ингээд миний ингээд бүтээл те энэ айлын ингээд хоймор заларсан офисын чимцэн тэр хүнд юм ямар нэгэн гоё мэдрэмж өгөө байж гин гэдэг нь өөрөө тэр нь надад бүр амар гоё санагддаг. Ваа энэ өнгөнөстэй манай интерьертэй амар гоё харагдчих штеп. Йоо манай өрөөг ингээл өнгө оруулаад явчлаа гэл тэр ингээд болгоно ингээд тэр чинь ингээд надад ингээд цаашаа явах ингээд бүр юм гоё юм урам зориг болж өгдөг. Ер нь бол өөрийгөө би бол хүчтэй эмхтэй л гэж боддог. Тий бас нэг юм аратналаг юм шинж чанар бас байгаа бах тэмцэх тэмцэлтэй тэндээс амьд гарах тий амьтны зүн совин тий өөрийгөө жоох ингээд өчүүхнэр мэдрээд эхлэхээрээ босож ирээд амар хор шартай гэх юм уу заавал өөрийгөө ингэж харуулахыг ингээд хүсдэг. Ингээд одоо чи ингээд чи наатах чадахгүй штэ гэж хэлчих юм бол би хор шарандаа би бүр тэрийг чадах гээд бүр ингээд тэмцдэг их хүн болоод бүр илүү өмнөхөөсөө илүү мундаг болох ёстой л гэж боддог. Одоо хүүхдүүдийнхээ өмнө хийж том хариуцлага тэр бол гайгүй ингээд өөрийгөө ингээд шантрахгүй те ингээд хичээгээ явж байгаа маань яг бас миний ард миний хоёр охин байдаг болохоор тэр хоёр чигээ бүсэлцснүүдээр ээжийг ингээд хараас те ээж мундаг шүү дараагийн зураг нь юу авах вэ гэж үрд юм гэж бол байхгүй үргэлжийн зовлон гэж бас байдгүй үргэлжийн аз жаргал гэж байдаггүй харин жаргалтай өдрүүдл гэж байдаг зовлонтой өдрүүдл гэж байдаг хгүй тэгэхээр амьдралаа ер нь тэр нүдээр харж эхлээрээ тэгээд өөрийгөө л хамгийн түрүүнд хайрлаарай чи бол цор ганц гэдгээ сайн мэдрэх хэрэгтэй.